За яг одоо тэгээ нийгэмд үүсэж байгаа нөхцөл байдал дээр бас яаралтай бодлогын гэдэг юм уу зохицуултын хариу арга хэмжээ авах гэж засгийн газраас ийм хууль орж ирлээ гэж би зүгээр харж байгаа. Гэхдээ нэрнээсээ эхлээд ерөөсөө нэг томдчиход байгаа юм аа. Стратеги ач холбогдолтой бүтээгдэхүүн гэчээд 5-1 дээр энэ стратеги ач холбогдолтой бүтээгдэхүүн гэдэг нь зүгээр газрын цэсний бүтээгдэхүүн бүх төрлийн шатхуун л гэж. Нэрийг ядаж өгнө ингээ зөвл өгчмөр. Зүгээр ерөөсөө газрын цэсний бүтээгдэхүүн бүх төрлийн шатхууны хангаж нийлүүлэлтийг дэмжих тухай гэдэг. Тэгээ ерөөсөө стратеги ач холбогдолтой бүтээгдэхүүн гэдэгт бол бид нар шатхуун бензин төснөөс гадна хэд хэдийн байдаг шүү дээ. Тэгээ нэрний юм нэг томдсон. Тэгээ юм томдсон одоо дээлттэй хүүхэд чинь холгүй чаддгүй юм даа тэгээд. Тэгээ ингээ харахаар энэ 6 дугаар зүйл 7 буюу Монгол Улсын хурал засгийн газрын бүрэн эрх хүч яг өдөр тутам хийдэг л ажлууд байгаа байхгүй. Тэгээ энэ л ингээ гол оронгууд л ерөөсөө Монгол банкны бүрэн эрхтэр одоо л энэ л байгаа. Репо харилцаа их нөхцөлтэй юм зээл болох. Ерөөсөө л энийг хийх гэж л ийм юм орж ирсэн. Тэгээ энэний яг зүгээр яг хоёр талтай баг. Эрсдлийг ерөн хаах чиглэл дээр ямар бодлого барих вэ? Дамтным сайдаа. Энэ одоо эрсдлийг одоо энэ нөхцөл байдал буюу таны авч хэрэгжүүлэх гэж байгаа энэ хуулийн хүрээнд авч хэрэгжүүлэх арга хэмжээ эрсдэлд орвол засгийн газар хариуцах юм уу эсвэл Монгол банк хариуцах гэдэг нь. Энийн үр дүнд татвар төлөгчдийн одоо гэдэг юм уу ийм зүйлүүд дээр эрсдэл учруул яах вэ? Хоёрдугаарт ерөн зүгээр ийм зах зээлийн зарчмаар явах юмнууд дээр бид ойлгож байгаа боловч ингээ хүчээр зохицуулт гэдэг юм уу ийм зүйлээр явлаа. Аж ахуйн нэгж байгууллагууд ерөн зүгээр хамтран ойлголцож ажиллах тал дээр хэр байх бол эднүрийн бэлтгэл ажил хэр байгаа. Зэрэгцүүлээд баахан сав суулга барьна гэдэг яг чадах уу? Би бол одоо 2-3 компани лобби болчихгүй гэж хайгаад байгаа. За дээрэс нь яг зүгээр би энэ зөвхөн бензин шатхууны нийлүүлэлтийг одоо нэмэгдүүлэхийн ажлыг гадаад дотоод нөхцөл байдлууд байгаа гэдгийг ойлгож байгаа. Гэхдээ нэг зүйл бол ерөөсөө тэр шатхууны нөөцлөх савнаас гадна энэ төмөр замын тээвэрлэлтийн хүчин чадлыг хэрхэн яаж нэмэгдүүлэх ялангуяа урд талаасаа тий энэ замын үе дээр ач болох терминал ч ерөөсөө болохгүй байгаа шүү дээ. Тэгээ энэ терминал чин аюултай байдалд ороод байна. Энэ бодлогын арга хэмжээ чинь ч гэсэн нөлөөлнө. Юу гэхээр замын үе дээрээ бид нар хүнээч авч байгаа, хүнсний бүтээгдэхүүнээч авч байгаа, энэ аюултай ачаа бараагач авч байгаа. Одоо Монгол улсын олон улсын зах зээл рүү ганц нэвтэрж байгаа гэж хэлж болох энэ замын үеийн помп дээрээ цаашдаа зөв менежмент хийхгүй бол энэ усаараа бүр аюултай ачаа бараа авч байгаа бүр баларх вэ гэдэг зүгээр миний хөв болгоомжл байдаг. Тэгээд илүү их цаашдаа аль бомтуудыг энэ чиглэлийн бодлогоор одоо төрөлжүүлж хөгжүүлэх хэрэгтэй юм бэ. Энийг одоо бас танаа яамнаас юу гэж харж байгаа юм болоо. Энийг бас нэг тодорхой зөв байр суурь хэлээч. За тэгээ яг ерөн зүгээр зах зээлийн зарчмаар нь л одоо явуулах бодлого буюу энэ одоо болдог болгоно хүссэн үнэн л бас энэ шатхууны импортыг стандартаа нийцүүлэл оруулаад ирэх тэр бодлого нэг хэдэн жил эсвэл яваад үцэх байсан юм уу? Тэгэхгүй ингээ бас нэг тусгай зөвшөөрлөлтөд итгэдэг давлаа. Тэгээд эднүрэн баахан зовлон ярьд юм байна. Нөөцлүүрийн сав байхгүй. Гэхдээ яг эцсийн дүндээ бас энэ нөөцлүүрийн сав гэхээс илүүтэй татаа авалтыг шуурхай хийж чадвал бас урд түвшээрс чинь бусад орноос байж болно шүү дээ. Тэгээд хамгийн эцэст нь бол одоо энэ нөгөө энтгийн хөнгөлөлтөө зээлээр хэрэгжиж байгаа газрын цэсний бүтээгдэхүүний одоо үйлдвэрлэл одоо яаралтай хэмээр байна. Энэ одоо төсвийн дээр тусгай шаардлагатай уягдаад зээлийн ашиглалт муу байна. Гэхдээ энийг засгийн газар зохицуулт хийж байгаа гэж боловч бас энэ удаашрах тусам жилд 1.8 их $80 энэ бензин шатхуунд гарна. За эдийн засаг угаасаа тэлж ийн уул уурхай эрчимчгийн ирээр биднэрт энэ нөхцөл байдлууд угаасаа хүндэрнэ. Тэгэхээр энэ дээр бас нэг цаашдаа доктортой тоймтой л за нэрний тухайд бас тийм байгаа юм яг удахгүй бид нэр шатхууны аюулгүй байдлын тухай хууль гэдэг хууль бэлтгэж байгаа. Шатах тослох материал тэжлэхүйдэх одоо материалуудын аюулгүй байдлын тухай хууль гэдэг бэлтгэж байгаа. Энэ бол одоо удаан хугацаанд үйлчлэх хууль. За энэ стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалттай нийлүүлэлтийг дэмжих тухай хууль бол хугацаатай хууль. 5 жилийн хугацаанд хэрэгжээд хүчингүй болох юм зохицуулттай байдал хэрвээ одоо хэвийн болчихвол бид энэ хуулийг бол хүчингүй болгох чи гэж төлөвлөж байна. За Монгол банкнд бол эрсдэл учрах зүйл бол байхгүй. Зээлтэй холбоотой асуудлыг бол Монгол банкнаас репо санхүүжилт зориулан гаргана. Энийг арилжааны банкудад өгнө. Монгол банк шууд өөрөө зээл гаргахгүй. За арилжааны банкуд аж ахуйн нэгжүүдэд одоо тавьдаг шалгуурынхаа дагуу үнэлгээ хийж, зохицуулт хийж ингэж гаргана. За Монгол банк бол мөнгөний бодлогын хороогоороо хэмжээ
За бусад асуудал дээр нь бол шийдвэр гаргаж зохицуулна гэж одоо бидэнтэй ярилцсан байгаа. За Монгол банкны тухайд бол өмнө нь ийм одоо хууль нэг удаагийн хууль ковидын үед хэрэгжүүлээд бид 3 сарынхаа хэрэгцээний шатхууныг нэг дор захиалж 400 тэрбум төгрөгийн репо санхүүжилт гараад захиалж исэн юм удаа би за тэр хуулийг л одоо ер нь жоохон урт хугацаанд хэрэглэх гэж бодолс оруулж ирж байгаамаа. Ер нь нөхцөл байдал бол эргэн тойронд одоо бидний хэрэглээч нэг талдаа өсөд идэг нөгөө талдаа орж ирэх нөхцөл байдлаа урт хугацаанд нь доктортойгоор том хэмжээгээр захиалж үнэ бас доктортой барих чиглэлд энэ хууль нэлээд том өөрчлөлт оруулнаа. За аж ахуйн нэгжүүдийн тухайд бол үндсэндээ Монгол улсад өнөөдөр хэдхэн том аж ахуйн нэгжүүд гэж бас бодох нь одоо болгоомжлох нь зүйтэй. Гэхдээ ер нь бол манай улсад бол бүх төрлийн шатхуун импортын тусгай зөвшөөрөлтөө 151, бөөний худалдаа эрхлэх зөвшөөрөлтөө 173, жижиглэнгийн тусгай зөвшөөрөлтөө 181 аж ахуйн нэгжүүд бол байж байгаа юм. Яг энэ шатхуунтай холбоотой. За одоо тэгээд аж ахуйн нэгжүүд бол байнгын л одоо хүсэлт өгж байгаа. За манай яам болон миний зүгээс бол шалгуур хангасан, бүрдэл хангасан бүхий л хүсэлтийг зөвшөөрж байгаа. Эрчимтэй ч нэмэгдэж байгаа. Энэ ард иргэдийн дунд тусгай зөвшөөрлөөсөө болоод бас болдгоо байна гэсэн ойлголт баг шиг үнэлээ. Нээлттэй бүгдэнд нь өгж байгаа, оролж ирж чадах болгон аваач л гэж. За төмөр замын шилжүүлээ ачуулах байгууламжтай холбоотой асуудал бол урд төрчтөр яригддаг. Бүгд найрамд хятад ард улстай хилж байгаа шивээ хөрөн бонд дээр 6000 м3-ийн багтаамжтай агуулгах шилжүүлээ ачих байгууламж бол ер нь баригдаад ашиглалтанд ороход бэлэн болж байна. Цаашдаа бол бид гашуун сухад хангин мандлын бомбтууд дээр агуулгах бариад авах тухай асуудал ярина. Иргэдийн бомбттой хамт одоо байх нь зүү зохисхуумаа гэдгийг манай талаас ч за бүгд хятад улсын талаас ч тавьж байгаа. Энэ бол үнэн. Сайн зориг гишүүн бол яг л одоо тэр гол асуудлыг авч хэллээ. Бид бол энэ бусад бомбтууд дээр авах асуудлуудаа